сүйдчтэй зайлшгүй. Тийм үү? Одоо гэж би авгаа авлаа. Чи юу? Дөнгөж 14-тэй эцтэй. Юу штэ? Тэгээ эцтэй. 13-тэй штэ би одоо. Хаа. Тэгвэл бүр болоогүй юм байна штэ чи. Нас болоогүй л да. Гэхдээ гэр төрч юм болж гадаа гарч ирэх болох гэж хэцүү байна да. Авгаатай болохгүй болохгүй. Хөөш сүрэлтөө. Боёо харагдана уу? Хөө яасан? Би харин боёотой уулзах гэсэн юм аа. Яг ч. Хот руу сургуульд явах болчоод энэ тухайга боёод хэлэх гэсэн. Чи юу? Тий. Чи сургууль явах юм уу? Яасан? Дөрөв сумч чих юм үлдэх юм. За би буцаад ирэн штэ сүрэлтөө. Зааш дээ та нар 90 гээд ирдгүү штэ би мэдэн штэ. За сүртэй штэ би заавал ирнэ заяа. Гүй ихгүй мэдэж байна. За тэр чих. Би одоо холнор явахгүй цаадах чи үлээгээд төсмөл явж байгаа. Тийм бах уу. Баяртай. За баяртай. Боётой уулзаад намайг уулзъя гэж нэгэд хичээрэй. Гэхдээ харин чи харин боёд дайралтал заяа. Шар тухайн ам дээр уулзъя гэж хэлээрэй за. За. Баяртай. За. Ай, наган чи. Зүгээр үү? За, зүгээр. Баяртай. За. Баяртай сүрэлтөө. Үлгэр дөөсөн намун чиг бүдгэр туяан сан гэрэлтээд зэрэг чамайхан хүлээж сунда би цэжин доторгоны хуралдаад зэрэг чамайхан хүлээж сунда би үлгэр дөөсөн намун чиг бүдгэр туяан сан гэрэлтээд зэрэг чамайхан хүлээж сунда би зэрэг чамайхан хүлээж сунда би Чи юу хийж байгаа юм? Сонио. Чи хэн блэ? Ядалт илүү. Давшингу наалтац хэн блэ? Сүрэлт. Оо, тийштэй сүрэлт нэг сумгууд нэр нь хүртэл тогтоогдохгүй нэр аим шиг киноны сайн талын бат шиг сонио ирсэн. Юу хийж байгаа юм чи? Фланк. Чимэн ойлгооч. Юу юм? Чимний ихнэр болооч. Чимний авгаа болооч. Нэр чи болооч тий чи нэр нэг нэр хаанаас нь чарсыг нэг шигний давсаг шиг сонио ирсэн нэр. Яг хулан чи миний хариу хэлэлтэй. Чи далчганд яаж махардаж өгөхгүй. Чи миний хариу хэлээс фланк тий чи. Бодлооч нэрээ харсан. Улаан даваас алхинд хийсэж байгаа юм шиг нэр сонио ирсэн нэрээ. Чи хариугаа авмаар байна уу? Тэгье. Чи сонсч. Хоц. Зайлаа чи. Тонлоочтой чи. Чи холдоочтой ямар ядаргаатай юм бэ чи? Ажил төрөл амьдрал ах уу гэж байдгүй юм уу? Чи тонлоочтой чи. Тухайн би чамд нэг юм хэлчих. Юу? Эрс эцгийг сунгийн шүү. Чамайг сунхыг харсаар атал би агсчих байлгүй. Чи зайлаачтэй. Аа чи намайг хоёр гişгэн базар хоёр очиод яваад байна. Чи замаа мэдэж яваач. Отгоо. Хэрэггүй наадха хаяа. Наад авцгаа хаяа. Нааш. Готтай бааж би очи. Хүчи сайн уу? Сайн юу? Миний яасан чи хот явах гэж байгаа гэлөө. Харин тийм. Сонссоо их чинь. Хот сайхан газар да. Түн бүжиж бомбож гэсэн газар. За тэр яг мэдээ сайн яваарай. Хотод чид их юм сураарай. Сумандаа эргэж ирдэг юм шүү. За яа. Ирнэ. За тэгээд хотор чи их сайхан олны газар, сум орныхоо нэрийг, аав ээжийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийг өндөр төргөж яваарай. За явах. За. Тэ хот маа сайхан газар шүү. Би ч бас амьдралдаа хотод хэд хоног амьдарч үзсэн хүн шүү бас. Үх тийм үү? Тийм шүү дээ. Би өөр хотод амьдрахаар барахгүй бүр сонин дээр гарсан гэж. Ямар гоё юм бэ? Яаж гарсан? Ингэсэн байхгүй да нэг харыг өрөөлж яасан чи манай ах их долоон буудал байдаг шүү дээ. Чи мэднэ шүү дээ. Тэгсэн чинь ах тэггүй намайг усанд яваад ир гэсэн байхгүй юу. Тэгэл усанд явхад нэг 2 10 тутаатай бас санжигнуудад хашаан дундуур яваад ийсэн. Тэгэл усаа авчраад хийцсэн байхгүй юу. Тэгэд өглөө нас чи сонин дээр миний зэргийг амар томор тавьсан да. Долоон буудал гүйдэлтэй болж ихэд тавьсан байлээ шүү дээ. Амьдрал нэр амар тэнэг нэр нөгөө өчгөөс дарахад нэр.
Яна унаа. Зүгээрээ сурцсан юм аа. За. Тэгээд тэр явдлаас чи хашвист амар олны танд болж байгаа чинь годамжаар явахын эцэг болж байгаа юм чинь. Амтын хүн чинь ингээд харангууд өнөдөх чи явж гин гэж хүүхэд чинь айж мэж уйлж мүл дахиж байх. Зарим залуу ч өдөрчөөд гарийнхаа өсгийг өгөөч юм өгөөч гэж би ч үйд гэж ингэж өгж өгөөл дээр юм шүү дээ. Амар ядаргаатай юм чи хотынх нь чи олны тандаас явуулдгүй юм байл шүү дээ. Тэгээд амтын хүнтэй уулзах эцэг бол бүр арга барахтаа амтын хүн унтсан хойно гараад хашаад нь хөлөн бүх ганцаараа тоглож байсан чигээр хашаагаар нь дүүрэн толгоо орчихсон. Хүш нөгөөдөг чи гүйтгэх хэлчихэж гэж байгаа чи өстэй нэр. Үний ядаргаатай өстэй нэр. Яг тэрнээс чи бас 2 хоногийн дараа авахаа. Хөөрхөн банд бууж ирснэ. Хичээдэ манай телевизийн нэвтрүүлэгт ороод өгөөч гэж гуйсан баггүй юу? За. Тэгэхээр н орцсон юм. Тэгээд өстө хамаг байдаг гоё хувцас өмсөөд өстө аярын дугаар юм бодоод сум орныхондоо аль минь дэвшүүлчихгээд яваад ирсэн чинь. Юу ийм 25 дугаар сургууль телевизээр явдаг шүн дунд яриа гэнэ. Нэг тийм юм байлээ. Мэдгүй. Би очиод юм ярьсан чил намайг найруулагч нэгнээс ахалтай залууд болж байна. Таны байгаа байдал чи манай нэвтрүүлгийн өнгөөс таарч яриад гэж байгаа юм чи өстө нэр амар амьдрыг амар. Яна. Дарааны өөрийгөө үтсэн намайг гэж ирэлцэж би таниа гэж. Наа яраа. Амар тэнийгээ нэр. Яна унаа. Зүгээрээ сурцсан юм аа. Тэгээд тэрнээс яаж та хотод ч байцсах эцсгөө болж байгаа юм чинь. Би сумандаа хүрээд ирсэн байхгүй юу? Үгүй би залуу юм чинь хаяа. Хотод ч одныхад цинги гэж боддог ядарга айгуул. 22-ийн төвчнөөс цааш намайг оруулахгүй үстэй. Яагаад? Яах юу вэ? Нөгөө сүлдэр чи буцаад ирлээ гэх байлгүй. Яна. Заримдаа би боддог байхгүй юу? Цаашин толгойд аваад ингээ гүүгээ дотроо орчтой юм билүү гэж бодсон. Тэгээ болохгүй хаа. Айгуу ойн цэгдад баригдаад Монгол алмастай болж гэх байдаг. За тэр яах вэ? За миний дүү хотод чи төггөж ихчээгээ татаараа заяа. Тэгнэ. Чи чамайг заавал гаргаж өгнө. Тэгээрээ за. За явах уу да. За тий. Одоо хүлээж явал та чи ясаа. Шууд яв. Одоо ч хүн болгон л хот хүрээ газар руу явах болчтой. Яста нөгөө хөлтөө хөлөхөд хөлгүүн мөлхөд чамаагүй явах гэдэг болж. Аргач юм бах та энэ залуус. Эртхэн шиг хот хүрээ газар гараад ч ажил амьдралтайгаа золгос нь хождог үз. Миний мохон ер нь яач юу явдг юм бол таа. Одоо наашаа хүрээд ирээ гэвэл ирэхгүй л гэдэг бах та. Ямар ч байсан мөн захаагаа нэг шуудангаар явуулаад үзье таах. За үздэг гоё боллоо сайхан боллоо. Харин тэгтээ. За юуны төрөнд отгоо миний хотод ч төвхнөд ичрүүг нэг энэ өнгө дагсан яхаа оперчиг явуулчаараа мэдөө. Оперчиг. Тий үсний оперчиг наран тоолын 47 дугаар павильон дээр байдیں۔ Заа. Ямар сайн мэдтий. Чи мэдлгүй яах юм бэ? 47 дугаар павильоны энэ дэлхийн 23 дугаар павильонд цүнхнүүд байгаа заа. Тэндээс тийм өнгө дагсан ягаан цүнх явуулаар ихчтэй заа. Тэг яа тэг. Оруулгын цэнхэр, усан цэнхэр заа. Усан цэнхэр. Тий усан цэнхэр оруулгатай том кольцоотой тийм цүнх явуулаар заа. Өнгө нь ягаа юм уу? Өнгө нь ягаа. За. Энэ ер нь өнгө хослоод байгаа. Энэ дээлэл нэг өнгө хослохгүй жаа хашилдаад байгаа. Гэхдээ яг зүгээр. Өш наран туулын эндээс 3 бодол яваад байгаа нэг энтгэл дэлгүүр нэгдсэн байгаа. Тэнд яагаад торгоо байгаа заа. За. Дан дэлгийн материал явуулчаарай за. Тэг ёо тэгээ. Тэг мартваа. Тэг 20 бас хэддгээр 23 дугаар лангуун дээр байсан баха. Нөгөө нэг юм лентнүүд байгаа заа юу. Тэндээс чи 7 өнгийн лент явуулчаарай заа юу.
Тийм олон өнгөөр яах вэ? Зүгээр солонгийн 7 өнгөтэй лидтэй гоё яадаг байхгүй юу? Ер нь хүн өөрийнхөө гадаад үзмжинд их анхаарал тавьж явах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгвэл их залуу байна, өнгөлөг байна гэж олон юм ярьдаг байхгүй юу? Их чинь их гадаад байдалд анхаардаг өвчнөд бас гайгүй харагддаг шүү. Чи ер нь намайг хиддэг гэж бодож байна. Дөнгөж 30 гараа явж байгаа.